Сэнийг телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Самбай цаана хүмүүсийн үл мэдэх цэцэгхэн хот хонд нэвтрүүлгийг эхэлж байна. Одоо би зочдод танилцуулъя. Ирэхээс хуулна 5 настай. За баярлалаа танилцуулсанд. За хөөрхөн ирэхээс сулаа хаанаас ирлээ? Хангаа аймгийн Эрдэнэмандалсан. За хинтээ явж ирв миний хүү? Эмээтэйгээ. Ааха, эмээтэйгээ хоёул давхад төрөөд ирсэн үү? Юунд суугаад ирсэн? Явгаа алхач уу яач юу? Автобус 2 автобус явсан. 2 автобус дамжсан уу? Ядруу миний хүү? Ядраагүй юу? Ядраагүй юу? Замд гоё юм харагдана уу? Амтан харагдана уу? Харагдсан. Ямар амтан байна? Ирвэг харагдсан. Нэрээ юу? Ирвэхэ бүр байна уу? Цагаан өнгөтэйс. Цагаан өнгөтэй ирвэхэ. Оо за зүлэг ногоо ургаж юу гадаа? Хөдөө танад ургацсан уу? Архангай аймагт. За танаа Архангай аймгийн Эрдэнэмандал сумаар сонь сайхан юу байна да? Цаг агаар ямар байна? Гоё. Хүүт байна уу? Дулаахан байна уу? Хүүт. За нөгөө нэг олон нэг за ямар амтан байдаг гэлээ загас байдаг гэсэн өөр юу байдаг гэлээ? Зам байдаг. Зам байдаг. Зам байдаг лөө. За ямар зам байдаг гэлээ? Арьсгүй зам байгаа шүү үл мэдхээ Архангай заа юу. За өөр ямар зам байгаа вүлээ? Өөр байхгүй. Ягаад чи өвлийн зам өвөлдөө ирдэг. Оо тийш тэр чи өвлийн зам чи өвөлдөө ирээд одоо болохоор арьсгүй зам ирсэн байгаа мó. За нөгөө усуудаг хിവэрээ юу? Юугаар ууж байгаа вүлээ? Хамраа уудаг. Ууж л байна уу? Юугаар? Шуугаараа уудаг. Хушуугаараа уугаад байгаа. Юу? Тэр голыг яаж дуусгах чинь үү болд дахиад дуусгаагүй юу? Өөр хин уужин тэр голоос? Хүмүүс уушд. Хүмүүс ун чи бас уух уу? Яагаад? Яагаад гэвэл голуус аим хүүтэн. Чи хүүтэн мууж болохгүй юу? Яагаад? Тэгвэл ханаа төрнө. Чи тэ дандаа бүлээн юм уу? Миний үчид ямар яг хувцас өмсөө түрээд ирсэн бэ? Карамита. За карамита хувцас одоо өмсгөр яах вэ? Аим гоё харагдаг. Харин чи угаасаа л гоё штэ. Чи тэрийг мэдж байгаа юу? Чи хэнийг дуурайсан юм хөөрхийн? Юу гэсүгэн чи нэг хүнийг дуурайж ил таараш та аваагаа дуурайсан юм уу? Ээжигээ дуурайсан юм? Ээжигээ дуурайсан юм хөөрхөн үү? Харин би анаага дуурайсан, дүүгээ дуурайсан, аваагаа дуурайсан, ээжигээ дуурайсан. Намайг дуурайсан. Дуурайсан. Яах нэгсэн чи. Танд бүгдийн дуурайсан уу миний хөө? Ямар азтай ийм хөөрхөн хүүтэй адилхан байна гэдэг чи миний хувьд одоо нэр төр хэрэг шүү дээ. За, миний үгийн аав ээж нь бүгдээрээ сайн уу? Танаа гэрийнхэн бүгд сайн уу? Ажил төрлөө хийж гинөө аав ээж нь. За, эрхэс халуунаар юу байна сонь сайхан? Халууга цэцэрлэгдээ явж байгаа нь адтай цэцэрлэгд явж байгаа нэг. За, бүр цэцэрлэгт явдаг болсон юм уу? За, одоо чи хэдэн настай байлаа халуука чинь? Энэ юу гэсэн үг юм те? 2 настай. За, ярьж гин үү? Яддаг. Юу гэж гин? Халуука амар гэдэг бас халуука бас орсоор маами гэж чадна. Бүр орсоор ярьж байгаа юм уу? Ямар мундаг. Өөр юу гэдэг нэ? Амар гэдэг юм уу? Тийм бас айпу гэдэг. Айпу гэдэг нь юу юм? Аль гэсэн үг? Бүр 3 хэлээр ярьчт юм байна тийм үү? Монголоор яриад, орсоор яриад, бүр англиар ярьчт юм уу? Мундаг. Апу гэдэг ч одоо англи үг эцтэй үл мэдхээ. Ярьд юм байна. За. Та хоёр тэгээ тоглож гин үү? Тоглож байгаа. Юу тоглож гин? Зөндөө таламж битээ. Зөндөө бүгднгээ тоглож шít. Гүү. Тэгээ гадаа гарч гин үү? Гадаа юу? Гадаа сармтай гардаг. Яагаад хизээ гараад хизээ гардгүй? Битээр цөөхөн өдөр гардаг. Яагаад гэвэл ээж битээрийг олон өдөр гарахаар даарчин халуучин гэдэг. За. Танад хүрэхгүй тулд яах ёстой вэ? Гадаа сайн тоглож, агаарт байж, дархлаагаа сайжруулах хэрэгтэй тийм ээ? Та шар суунд орох хэрэгтэй. Шар суунд орд юм уу? За, шар суу гэж ямар юм бэ? Дүүл мэдхээ мэдхүү чи. Юу юм бэ шар суу? Өндөг идэх ёстой. За, шар суу гэж юу вэ те? Шар суу гэж нөгөө хүүхдүүдийн биег уудаг. Чи угааж яс уу бие? Шар суугээрөө яаж ин тэгсэн чи? Аим гоё юм. Юу нь гоё юм? Зам болж байхад гадаа хийгүүд аим гоё юм билий. Тэр шар суу гэдэг чи одоо хаанаас олдог идвэ? Дэлгүүрийн сүүнээс аваад тэгээд шар тос хийгээд тэгээд шар суу олчихдээ шүү. Шар тос гэж юу гэлээ үл мэдхээ? Хаалт хийдэг. Яахаар хийдэг үлээ? Тос.
тос яага ийдэ шар тосыг? Тэгхийн бол амтгүй болно. Бид нар мэддгүй шар тос гэж юу юм бэ? Ирэхс Шар тос гэж нөгөө хүүхдүүдийн биеийг тосолдог, шүүн нутагтан бас тосолж өгдөг. Шар тос чиг чухал хэрэгтэй зүйл шүү дээ, тийм үү? Бас идэж болдог. Идэж болдог, цайнд хийж болдог, түрхэж болдог, тийм ээ? Бас ингээ Ерөөсөө л эрүүлийн биеийн тос дээрээ гэсэн. түрхэж болно. Тийм, биеийн дээрээ түрхэж болно. За, миний үуч шар тос гэснээс ер нь ямаа сааж үзсэн үү? Үзээгүй юу? За, сүү хаанаас ер нь яаж гараад идгийг мэдэж гинүү та? Үнэнээс гардаг. Яг үнэ өөр. Яманаас бас. Тийм ингэний сүү гэж байгаа. Тийм ээ, зүйтэй. Хүмүүсийн сүүн мөмнөөс гардаг. Хүмүүсийн сүү мөмнөөс гардаг. Тэгээд тэгдэг нэ. Тэр ч одоо хизээ гардгийг? Том болсон гарч идэг эмэгтэй хүмүүс. Том болсон эмэгтэй хүмүүсээс гардаг. Яахаар нь гардаг лээ? Яагаад гэвэл хүүхдүүдэд амтуулахын тулд жижигхэн мааматай болохоор гардаг, тийм ээ? Тийм. За, гуруулаар нэг мэдсэн чи хууч хөөрөөд байсан чинь энэ ч одоо дараачийн хэсэг энэ төр доорхоо марчөө гэсэн. Ярьж өгч юм, тийм ээ? Одоо би нөгөө яадаг үлээ дээ. Нэг нэг зочин хөөхөн зочин орж ирэн заа юу? Тэр зочин одоо ямар учиртай зочин, дараачийн манай хэсэгт одоо юу болох гээд байгаа гэдгийг би одоо та яраар таалган заяа. За анхааралтайгаар намайг харалтаа тийшээ хараад байх юм. Надруу хараарай. чихэр. Зармэг. Яг үн таар яаж мэдсэн? Ингээд долоогоод дэс чигрийг долоонч гэж хаашаа явах үү, тийм ээ? Заримгийг л долоодог үсттэй. Хүч тэгээд заримгийг ч одоо яаж хийдэм бэ? Таар мэдж байгаа юу? Мэдгүй. Бас сүүгээр гэртээ ингээд хийж олно хөлтөөгөөд. Сүүгээр хөлтөөд гэртээ хийж болох уу? Би мэднэ. За. Хинтэй хийж олно хөлтөөгөөд. За. Тамирын их чи заримгийг идчихээс гарын амар амттай юм бэ? Гэрийн үү? Тий. Гой. Яг гэрийн одоо заримыг хийх одоо ээж аауд нь ах эгч нар нь хийхээс гадна гадуур ингээд зөндөө олон гой заримг байдаг тийм үү? За тэгвэл одоо энэ заримг ч одоо яаж хийдэм бэ гэдгийг заах хугарлаа. Тэгээ. Ийм ажил байдаг юм уу? За ингээд манай ийм ажил байдгийм үү гэдэг болон маань эхэлж байна. Төгсгөлийн шиг. Тийм, төгсгөлийн биш энэ ч хоёр дахь хэсэг байхгүй тийм ээ. Тэгэхээр ийм ажил байдгийм үү гэдэг болонгаараа бид нар ер нь энэ хорвоод байдаг энэ олон ажил мэргэжлүүдийг хүүхдүүдтэй танилцуулах тийм ээ. За өнөөдөр бол бүр онцгой гэж бодож байна. Яг гэвэл хүүхдүүдийн хамгийн дуртай заримыг одоо яаж хийдгийм бэ? Энд чинь бас их сонин ажил мэргэжлийн хүмүүс байдгийн шүү. Маш их чухал ажил шүү гэдгийг хүүхдүүдэд тайлбарлах гэж зочноо ураад байна. Ингээд би Батос компани заримг үйлдвэрлэлийн ерөнхий технологич Сэлэн гихчийг нь урьж оролцуулж ийн үл мэдхээ. Таач дандаа зарлаа үстэй. Юу гэж зарладаг вэ? Батосын заримын ах эгчнээс нь гоё заримыг бэлэглээ. За ингээд энэ ах эгч нарын нэг нь сууж штэ. За танай ажил сайн уу? Сайн байна. За заримг гэдэг энэ одоо хамгийн амттай ажил мэргэжлийн технологи гэдэг үл мэд хичээлдэрэ. Технологич. Технологич гэдэг ажил байдэн шүү, мэргэжлээд шүү. За юу. За дагаад хэлчихье. Технологич. Та чи надаас илүү гоё ярьд юм биш. За технологич гэдэг хүмүүс ч одоо яг чухам одоо яг юу хийдэг хүмүүс юм бэ заримны үйлдвэрт? Сайн байна хүүхдүүдээ. Технологич гэдэг мэргэжил маань та нарын идэх туртай заримны одоо үйлдвэрийг ерөнхий одоо заримыг яаж хийх үү? Тэгээд заримны үйлдвэр одоо хөвчлэн хүүхдүүд та бүхэн иддэг учраас одоо аюулгүй, цэвэрхэн та бүхэнд эрүүл хүнс хийх энэ юг олгодог учраас үйлдвэрийн ерөнхий бүх одоо процессыг хариуцаж ажилладаг байгаа. Өөрөөр хэлбэл заавэс нин төрөн технологич хүн ингэдэг байх нь тийм ээ. За энэ бүтээгдэхүүнийг бол хүүхдүүд их хийдэн. Тийм учраас манай хүүхдүүдэд аюулгүй байх хэрэгтэй. Эрүүл байх хэрэгтэй. Тийм. Тэгээд дээрэс нь амттай, гоё өнгөтэй, тийм ээ. Сонирхолтой байх ёстой гэж технологич их чинь ингэж бодож байгаа. За ямар заримыг үйлдвэрлэхээ гэж боддог байх нь.
За тэгэхээр ямар заримг байдгийг баг битээр заан дөө манай хоёр. Ямар заримг байдаг вэ? Үзэлцэнтэй мангатай. Үзэлцэнтэй. Тий, гоо энэ торхтой гэж байдаг тий. Торхтойг санаж гин үү? Сүүтэй гадаж эхлээд байдаг. Сүүтэй лаган цаатай байдаг. Тий, за байж энэ ямар уу? Сүүтэй. Сүүтэй тэгээ энэ нь юу гэдгийг? Энэ Шилээ. торх мөн үү багшаа? За энэ хараа торхтой сүүтэй байдаг байна тийм үү? Торх чинь бас ямар байдаг лээ? Ийм байдаг тийм үү? Тийм мод байж болно. Байж болно. Ийм хэлбэртэй байдаг байна. Зөв үү? Тийм. За. Бас шоколадтай байдаг. Бас шоколадтай. Шоколадтай хийдэг үү? Хийдэг. За, дээрэс нь энэ юутай байна? Энэ наач нөгөө савтай нөгөө. Биш. Оо, яг зөв. Юу ямар савтай? Нөгөө бөөрнгийн савтай. Цаасан. Цаасан Савтай мөн үү багшаа? Зарим хүмүүс ийм том савтайг авдаг. Зарим хүмүүс бүр том савтайг авдаг гэж шүү. За, энэ дотроо тэгтээ нөгөө амтан, өнгөн, янз байх уу? За, энэ үйлдвэрт хэрвээ очиж штэ ингэхэр нэштэй торхтой заримгийг одоо сэлэнгээ их чинь хараа ингээд үйлдвэрт Би нэрээшээ зөвч торхтой заримыг задчихыг харсан шүү. харсан уу? 3 байлээ. 3 байсан уу бүр за энэ одоо ямар заримг юм бэ? Амар. Юмра Амар гэдэг. амра. Тийм. Манай нөгөө юуны Магнус гэдэг ирээстэй заримг байна. Ирээстэй юм байна. Чихэртэй юм байна уу мэдхээ. Аа, тэгээд хэлж байгаа юм байна тийм ээ. За тэгэхээр дөрүүлээ уралдъя л та. Заримны ээжтэй төрлүүдээр яг саяныхаа хэлсэн заримны төрлүүдээр уралдъя заа юу. Хин хамгийн их одоо заримны төрлийг хэлж чадах вэ гэж уралдана. За байж эхлээ би шоколадтай. Йоо ямар. Гүлэлтэй. Гүзэлзгэнтэй. Ванил. Арцтай. За би ингээ хожигдох гээд шүү. Юу? Өсөөтэй. Гата шоколадтай гэж байдгүй. Гата шоколад гэж уу? Чихэртэй гэж ойлоо. Болж гин үү? Чихэртэй. Ванил. Хэлцээ сая. Гата заримг. Гата гэж байт юм уу? Байж болно. Чийдэж үтсэн юм уу мэдхээ. Би өстө мэдэхгүй шүү дээ. Гата гэж байт юм байна те. Байдаг. Гата болохоор эдгээр яад вэ? Гаа нуртдаг. Өөр амнаас гаа өнөртгөө. Бусад заримыг муухай хурцгээ гэж тэгээ хашгирд юм билээ. Гээ хашгирж гин өөр. За өөр сэлэнгээ их чинь хэлэх ёстой байгаа да. Мөсөн заримг. Мөсөн заримг. За санаж гин үү мөсөн заримгийг? Мөсөн заримг идэж үзсэн үү мэдхээ? Үгүй. Мөсөн заримг чинь идэж үзээгүй чи бас. Би үзсэн. За ямар байдгүй? Зайр гоё юм бил. Гоёнч би ойлгож байгаа да. Яагаад мөсөн гэж хэлж байгаа юм бол? Яагаад гэвэл амттай. Зөв сэлэнгээ багшаа. Мөсөн гэхээр яагаад нэрлж байгаа юм бол мөсөн гэдэг нь? Сүү ороог учраас мөсөн. Сүү ороог байх нь шүү дээ мэдхээ. Тэгээ мөсөн гэж нэрлсэн. Тэгсэн байна. Тэгээ мөсөн гэж нэрлсэн байна. За тэгээд ер нь ирээдүйд ингээд одоо хүмүүс ч бас гэртээ их заримг хийдэг болсон байна. Одоо манай эрхэс сулангийн хэн хийдэг гэлээ заримг гэртээ? Би ганцаар хийдэг. Аав ч тараг ямар ч хамаагүй тараг аваад тэрийг би айган тэгээд хэвэндээ хийгээд зүрхэн зарим гоожгаад ээчдэг. Болж гин үү? Болно шүү. За үйл мэдэх яадаг гэлээ хэн хийдэг гэлээ миний үгийн? Тэмрэгч. За яаж хийдэг гэлээ? Нэлээ удна. Яаж хийх вэ? Би ингэж харсан хүмүүс одоо жимсийг их шүүс болгож агаад хийж гин. Яг жимсийн өөрийн хөлдөгөөд идхийн тийм ээ. Энэ бас заримг мөн үү? Мөн шүү дээ. Хөлдөөсөн бүтээгдэхүүн учраас Жимсийг ингэж жоохон хийж агаад жоохон ухчааг бас хийж болно. Яг үнэн тий. Чи ирээдүйд технологич болох юм биш үү заримг нь? Шивга хийж болно. Шивга хийж болох уу? болно. За. Хөл төрлийн жимсээр тийм байна тий. Одоо ер нь ирээдүйд ингээд энэ заримгны технологичд маань ингээд мөрөөдвөл хүүхдүүдтэй ямар заримгийг бэлэгдэнэ гэж боддог вэ? Одоо ер нь тэгэл мэдээж зарим маань ч гэсэн хөгжиж байгаа бүх юмаа дагаа. Тэгэхээр бүхэл төрлийн заримг гарч байгаа. Одоо бүр сэртэй гэж байна. Тэгээ сүүлийн үед одоо ингээд янз бүрийн төрлийн Таяр юу гэдэг байгаа орондоо? Юу гэсэн? Алин миний чиглэлийг хилээтгэхтэй.
Оо за. Та хоёрын нууц юм уу? За би тэр нууцаа ярил. Тэгвэл заримг яадаг гинэ. Ярих нэ. За чи гисэн үү? Би сая таах уу? Би 4 биш 6 зарим гэдсэн шүү дээ. Гисэн үү? Юу гисэн? Окей, хатла нөгөө Энд чинь ингэсэн байл та. Би байшин шиг зарим гэдмээр байна гэсэн үү? За тэгвэл нууц бас сонгож болдог. Заримныхаа нөгөө хэлбэр дүрсийг бодно шүү дээ тий. Одоо жишээ нь энэ анагаар зарим хийдгүүлнэ гэж ярилцсан гинэ. Яг хөө бид нар нэрээ гоё танхимдаа биш. Дараа нь те явуулын болвол нэрээ танаа заримны үлдрэг очиж үзэх хэрэгтэй юм нүдээрээ үзээд өөрсдөө хийж болох бах тий. Болно. Би бүр ингэж сонсон шүү хүүхдүүдээ. Бүр юм халуун зармаг байдаг гэж сонссон үнэн үү? Халуун тэгсэрнэ зарим. Байхгүй. Яасан ч байхгүй. Ногоон цайтай зарим гэж байна. Юу те? Ногоон цайтай зарим гэж. Ногоон цайтай байгаа. Чамд таалагдаагүй юу? Таалагдгүй. Тэр яг том хүмүүсийн зармаг байл л та тий. Муухай юм билээ. Том хүмүүс иддэг. За. Уугаад ичдэг бай хайлуу. Оо тэгин. За тэгэхээр энэ сайхан одоо нэвтрүүлгийн маань энэ буланг гоё амттай болгож өгсөн Сэлэнгэ багштаа маш их баярлалаа. Танай Бат усын энэ одоо хүүхдүүдэд дандаа аз жаргалыг, баяр хөөргийг бэлгэлдэг энэ ажил нь амжилттай байх болтугай гэж өрөөгөөд тэгээд одоо энэ Бат усын хүн өөрөө ирсэн юм чинь үлмэтхэ дандаа л чи бэлгэлж яадаг. Одоо нэг хүнээр нөөрөөр нь ахигч нараар нь бэлгэлүүлээ да. Тийх үү? За тэгээ. За. Юу байна? Тоглоом байна. За чи таараа минийх. За. Юу гэж хэлдэг вүлээ? Баярлалаа. За их мундаг охин байна. Дүүдээ сайн сайхныг хүсье. Баярлалаа. Амьдрал амт юм гэдэг шүү дээ. Юу гэж хэлдэг гинэ? Амьдралд амт нэмэн. За. Баярлалаа. За үгүй тэгтээ ч гэсэн манай үлбэн ч одоо Баярлалаа. жинхэнэ фэн дээ. Шүтэн бишрэгч Бат усын. За байж дөрүлээ инги энэ булангаа энэ сайхан одоо урайгаар нь дуусгая гэж бодож байна. Надад яг наадчих чадах юм. Өө тийм биш дээ энэ хараа. Яг дүрээрээ. За. Амьдрал амт нэмнэ гэдэг дөрүлээ хамт хэлье тэхүү. 1 2 3. Амьдрал амт нэмнэ. Би мэдээ. За. Одоо гуруулаа яах вэ? Одоо 3 дахь хэсэг рүү орно. Тэгье. Харин та нэг үг хэлнэ. Тэнгүүд мэддэг л би мэднгээ гараа өргө. За тэгье. За одоо энэ штэ те. Анхаараарай. Тогооч гэдэг үгийг мэдэх үү? Мэднэ. За. Яагаад намайг энэ үгийг асуусныг мэдэж гинөө? Мэдгүй. Яагаад? Яагаад гэвэл манай эрхэс хулн том болоод Тогооч болно. Тогооч болно. Тийм учраас хэлсэн байхгүй. Тогооч гэдэг чи одоо тэгээд ямар ажил мэргэжтэй хүн байд юм бэ? Хоол хийн хүмүүсийг амтай минь хийж өгөн дуртай хоолуудыг хийж өгнө. За чи тэгээд тийм хүн болох гэж байгаа юм уу? Тогооч хүн чи тэгээд одоо юу чаддаг хүн байх хэвээр? Тэгээд захиалга өгөхөр нь тэгээс Янз бүрийн хоол хийж чаддаг байх амттай хэвээр. хоол хийдэг. Амттай хоол хийдэг. Яг үл. Тогооч болохгүй зөөгч байна. Тогооч болцсон юм уу? Зөөгч нь тогооч. Яагаад чи зөөгч болохоор болчих вэ? Тогооч биш. Хүмүүс зөөж өгөхөр гоё байдаг. За яаж зөөж өгөх үү? Нэг тавган дээр юмнуудын тавиалагч шүү дээ. За чи яагаад юу тогооч болчих вэ? Чи өстө дуртай байсан шүү дээ. Тогооч муухай. Яагаад? Яагаад гэвэл халуун галд хүмүүс өсгөр нүүр нь халуун муухай болчтой. Одоо л ойлголоо. Хин тэгж хэлсэн миний үед. Ээж тэгэж хэлсэн. Гүгүү. Шарагдана гэж гинөө. Энэ хөөрхөн царай нөө. Тэгээд муухай болчихно гэдэг нөө. Бэж. Тэгтээ штэ. Мундаг тогооч нар чинь штэ өөрсдөө хийдэггүй байхгүй юу? Тэгээд ч тэр галын өмнө зогсгоо болцсон штэ. Одоо чи ингээ сайхан том билетгэн дээр хийдэг болцсон байхгүй юу? Нүүр чинь ерөөсөө муухай болохгүй. Хамгийн гол нь чи яах ёстой гэхээр гоё амттай хоол хийж чаддаг л байх ёстой байхгүй юу? Намайг Өөр юм хийгээд байна уу ээж нь? За тэгээд зөөгч юм уу, тогооч юм уу, өөр ажил юм уу тэгвэл? Ангасны өвчлөг дол гэсэн. Тэгвэл бүр шал буруу юм яриадсэн байж тээ.
Зүгээр ганцны үйлчлэгч биш онгоцны үйлчлэгч юм уу? Ямар хүн байдгийг мэдхүү үл мэдхээ та. Нөгөө онготой сууж байгаа хүмүүст ингээ хоолыг тэрийг зөөгөж өгдөг. Хэрэг идэггүй, энийг идэггүй. Чи тэгээд өндөрт гарч нисч чадах юм уу? Гэхдээ мөнгөөр авдаг. Үгүй л дээ. Тэ өндөрт хамгийн гол онгоцтойгоо хамт чи нисчих хэвээр үстэй тэр дээр. Чи байнга нисэж чадах юм уу? Чадна. Яг уу? Өндөрт ингээ гарангууд чи ингээ бас чихмих өвдөө дотор мотор муухаарад тэгээд ёо би балия би үйлчлэгч хийхгүй би тоогооч хийе гэхгүй юу? Үгүй юу, яг уу? За тэгээд ямар ч ийсэн хүүхэд бид бүхний хөөрхөн мөрөөдөл болгоно биелэх болтугай гэд тийм ээ. За ингээд эрхэс сулантайгаа хамт гурлаа Архангай аймгийн Эрдэнэ мандал сумынхандаа минь төргий тийхүү. За үл мэдэх минь хэлдэ. Одоо ямар ерөөл хэлэх үдэ Эрдэнэ мандал сумынхантаа сайхан ерөөл хэлээд нэг 9 жаргаж авахыг ерөөё гэнэ. За миний хөө нутгийнхантаа юу гэж ирэх юм? Аав ээжтэй хайртай шүү. Зүйтэй. За өөр. Дүүдтэй хайртай шүү, ах ээжтэй хайртай шүү. Ааха, сайн байна. Өөр. Эмээ өвөдөө хайртай шүү. Эмээ өвөдөө хайртай шүү. За өөр. Архангай аймгийнхаа Эрдэнэ мандал сумынханд бүгдээрэнд нь хайртай шүү гэд. Өнөөдрийн зочин хэн билээ үл мэдхээ? Эрхэс очир. Эрхэс хулна. За нэг 5 настай. 5 настай. За энэ сайхан хөөрхөн зочинтой хоёлоо одоо бэлгээ өгье тийм ээ. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлэгт оролцсон хөөрхөн охин Эрхэс хулнда манай энэ нэвтрүүлгийг бэлдэгдэг бүх ах эгч нараас нь миний дүү том болоод маш сайхан хөөрхөн мундаг онгоцны үйлчлэгч болоорой гэж хэлээ шүү. За юу. За тэгээ ажлаа сайн хийгээрэй. За имэдэ минь түргээд гэрийнхэндээ бүгдээрэнд нь бит хоёрын сайхан мэндийг хүргээрэй. За ингээд энэ бэлгээ өгье. За зүгээр. Чи бэлгээ барьж байгаад баяртай гэж чадах уу? Даллаж чадах уу? За дараачийн нэвтрүүлэг хүртэл үл мэдхээ. Баяртай гэрээ минийхөө. Баяртай.